Эрхэм үзэгчдийн хоороо Монгол айлтгын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэж бодол ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр манай шууд нэвтрүүлгийн танхимд шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хууль зүйн ухааны доктор профессор Намзад Доржийн Лүндэн Дорж ирээд байна. Тэгэхээр би ер нь гол асуудлаа эхлээд асуучихъя гэж бодлоо. Өнөөдөр бид нэр төр барих дээд байгууллагынхаа хүрээнд эх жил бид нар хэтвчэндээ хэдэн төгрөгтэй байх юм, хэд орж ирэх юм, юунд яаж зарцуулах юм гэдгээ ярьж байна л та. Тэг жил болгон яг энэ төсөв ер нь одоо ийм байх ёстой байдаг юм уугүй юм уу гэж ингээд хүмүүс энд бол гайхаад тэгээ монголчуудын чинь бас нэг тамийн тогооны үлгэр гэж нэг юм байдаг штэ. Тэгээд одоо бас барьцдаг. За тэгвэл шүүгч юм байвал прокурор юм байна ч гэх шиг. Цагдаа юм байна, багш юмч байна ч гэх шиг. Би Америк элчин сайдын яамны нэг хариуцлагатай хуульч ажилтнаас яасан Монголд одоо ийм барьцж байна гэсэн чинь тэр хүн надад хэлсэн. Би шилбэл одоо прокуророор Америкт 40 жил ажиллаж байсан. Би хэзээч шүүгчийг салин авах ёстой гэж миний толгоонд орж ирээгүй юм байна. Энэ монголчуудын толгоонд ингэж орж ирдэг нь танай үндэсний нэг онцлог юм байна гэж хэлж ирсэн л дээ. Тэгэхээр энэ бол одоо монголчуудын л одоо бас энэ ийм байдаг гэдэг дэлхийн жишгийг мэдэхгүй шүүгчүнийг одоо яагаад ингэж өндөр салин хангамжтай байх ёстой гэдгийн талаар бид нэ тим түүх байгаагүй, тим туршлага байгаагүй мэдээлэл дутуу байсантай холбоотой болов гэж ингэж бодож байгаа. За тэгээ яагаад одоо ийм их өндөр цалинтай гээд байгаа юм бэ гэхээр дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнууд гэдэг юм уу Зөв Европын орнуудтай харьцуулахад хамаагүй бага. Би одоо шүүгчийн цалинг өөд чинь хэлмээр л байна л да. Гэхдээ бас энэ хүний нууц шүү дээ. Гэхдээ ерөнхийлөгчөөс гэдэг юм улсын хурлын гишүүн сайд нарынхаас өндөр та нэг нуугаад байгаа ч юм баггүй ер нь мэдж байгаа шүү дээ. За тийм гэхдээ би ярих зохимжгүй. За тэр мэддэг хүмүүс нь яг хэлдэг юм байгаа. Би бол тэрийг ярьж суух нь бол над бол 900% бол эвгүй байгаа юм. Тэгээ яагаад ингэж байдг юм бэ гэд өндөр байх ёстой юм. Яагаад энэ хүмүүс ингэж байгаа юм бэ гэхээр бид нэр бас дэлхийн жишгийг л харах ёстой. Бид нэг дэлхий дээр амьдарч байна. Дэлхийд олон юм одоо нэгдсэн стандартаар болж байна. Тэр дэлхий рүү харах ёстой. Шүүгч хүний салинг яагаад юм өндөр байлгадаг вэ? Нэгдүгээр тэр хүний хамаг иргэний эрхийг нь хязгаарлаждаг. Орлого олж болохгүй цалингаас өөр. За багш юмч одоо бус нь бол одоо дэлгүүр хоршоо ажиллаулна, займаа хийн, одоо захтаар гарч юм хум авна өгнө гэдэг одоо төмөн ажил байна. Шүүгч хүн тэгж болдоггүй. За нэгдүгээр орлого олох боломжийг хаажин. За нэг. За хоёрдугаарт одоо шүүгчийн цалин яагаад юм байдг вэ гэхээр шүүгч хүн бусдаас эдийн засгийн хувьд хараат байх ёстой. Ядуу хүнийг яадаг хүн худалч байгаа. Хараат бус байх ёстой юу? Тий, хараат бус байх ёстой. Хараат бус байх. Бусдаас хараат бус байх ёстой. За. Ядуу хүнийг ер нь хүн худалдаад авчихдаг. Ядуу хүнийг бол жишээлбэл одоо хүн хоолн дөрөн шүү дээ. Нэг хоол идчихгүй бол одоо бас гүгэл очих жишээтэй.
Гэх мэт одоо энгийн юм ингээд яах вэ? Эдийн засгийн хувьд бол бусдаас хараад бас байх ёстой. Тэг 2 3 дугаарт бол энэ шүүний салинг яагаад өндөр байлгадаг юм бэ гэхээр хариуцлагатай байлгах гэж. Тэр хүнд албан тушаалыг нь үнэн сэнтэй байлгах гэж. Ийм мөнгө авсан юм чинь би шудраг ажиллах ёстой. Хариуцлагатай байх ёстой гэдэг тийм одоо дотоод мэдрэмж, итгэл, сэтгэл, зүтгэл бий болгох гэж ийм өндөр салин олгож идэг. За ингэ болсон уу? 4-т бас байна. За. 4-дүгээрт яадаг юм бэхээр энэ хуульч шүүгч гэдэг чинь эргэж явж идэг л ажил. Тэгэхээр тэр шүүгчдийн гарсан орон тоолуу хамгийн шилдэг хуульчдыг татах гэж бас өндөр салинтай байдаг. Түүнээс болоод хамаг эрх чөлөөгөө хязгаарлуулчихад бүх юм одоо ингэж хяналтанд байж идэг ийм хүнд хэцүү шудраг усны манайчдаг ажил руу сайн салин хангамж байхгүй бол ямар хуульч төр лөө очих уу? Очихгүй шүү. Тийм утгаар. За ийм 4 утга бол хамгийн наазайг нь байж байгаа юм. Тэгээд ер нь бол одоо ингээд дэлхийн жишгийг хараад байхад бага цалинтай улс оронд авилга өндөр байдаг. Энэ бол одоо бараг аксион болчихсон. За тийм учраас энэ бол яаж ядг үгүй шүүгчийг худалдагдахаас, мөнгөтэй хүн худалдаж авахаас, эрх мэдэлтэй хүн худалдаж авахаас хамгаалж байгаа зөвхөн нэг баталгаа нь энэ. За тэгвэл тийм байж. За тэгвэл ингээд би сүүлийн 2 3 жил энэ цалингийн талаар ингээд яргаа байдгийн учир юу вэ гэж. Тэгэхээр та бол 2006 онд шүүх эрх мэдлийн хямрал гэж бичиж ижил тээ. За сүүлийн хэдэн жил бол одоо энэ шүүхийн ерөнхий зүйлийн дараагаар таныг ажилласан суурилд тодорхой шинжилгээд хийгдсэн. За тэгвэл ийм цалинтай болсноор шудраг ёс. Тогтож чадсан уу гэдгийг та юугаар баталж хэлье? За тэгэхээр ингэж энэ өөрийн чинь асуудал бол асуудлыг их хялбарчилж надад хэлүүлэх гээд байна л дээ. За. Тэгэхээр ер нь бол одоо энэ шудраг шүүхийг тогтооно гэдэг асуудал. Энэ нэг 2 3 жилд хийчихдэг ийм амар хялбар ажил ерөөсөө биш. Шүүхийн реформ хийнэ гэдэг чинь орчин үеийн одоо бүр одоо эвгүйгээр хэлбэл мапта тэмцэж байгаа хэмжээний тийм том ажил шүү. Тэгэхээр энэ бол 2 жилд бол хийчихээд за одоо болчлоо гэдээ одоо ингээд 20-оос ихсэрд явдаг тийм хямдхан ажил биш. Энэ 20 жил хийж болно. 100 жил хийж болно, 50 жил хийж болдог л ажил л да. За би бол харин одоо ингээд яг зүгээр энэ ажлыг хариуцсан хүний хувьд одоо гоё чимэж хэлмээргүй байна. Яг одоо бодтой ингээд харахад 2009 онд Монгол Улсын ерөнхийлөгч шүүхийн шинтгэлийн мөрийн хөтөлбөрөөр одоо ингээд дэвшүүлээд явсноос хойш яг одоо шүүхийн шинтгэл гэдэг юм багц суул гараад хэрэгжсэн хугацаа бол 20 жил. За энэ хугацаанд ингээд харуулхад бол энэ шүүхийн шинтгэл бол энэ богино хугацаанд маш том амжилтууд нь төрсөн. Хүрсэн. Маш том амжилтууд нь төрсөн. За энэ одоо юутай холбоотой юм бэ гэхээр Монголд шүүхийн шинтгэл хийх улс төрийн хүсэл зориг Монголын төрд байсан шүү. Хүсэл зориг их тууштай. Байсан шүү. Та яагаад өнгөрсөн цаг дээр ярьж? За тэр чинь баш наашаа цаашаа болдог юмнууд гэж зөндөө байна шүү. За тууштай байсан. Одоо ч байна. За нөгөө талаас бол энэ шүүхийн реформ хийх гэсэн энэ үйл явц нь манай шүүгч нар өөрснөө маш идэвхтэй оролцсон. Эсэргүүцээ зогсчихоогүй. Жишээлбэл одоо Тэмүүжингийн хуулийн байгууллагын шинтгэл хийх дотор бол хуулийн байгууллага бол эсэргүүцээ зогссон хүч бол биш шүү. Наадгүй шүүгч нар тэгээгүй. Ер нь хийх нь зүйтэй юм байна. Ийм алдаа дутагдал байгаа юм байна. Энийг засъя гэдэг эднэр бол шур хийгээд орсон явдал бол энэ шүүхийн шинтгэл амжилтанд хүрэх бол нэг том хүчин зүйл байсан. Тэгээ 2 мэдээж 3 дугаарт бол ард түмний одоо бас хов заяач гэдэг юм уу, шүмжил сэтгэлгээч гэдэг юм уу, хүлээлтч гэдэг юм уу, тийм бас их өндөр байсан. За ийм одоо хамгийн наазахын 3 хүчин зүйлийн үр дүнд бол шүүхийн шинтгэл бол одоо ер нь бол гайгүй үр дүнтэй дээ. За үр дүнтэй гэдгийг бол зүгээр ингэж хэлэх биш. Юуг нь үр дүнтэй гэдэг байгаа юм бэ гэж өөрөө мэдээж бол дараа нь заавал асуух байна. Би бүр бэлдсэн байна. Ингэсэн байгаа. Та тэр шүүх эрх мэдлийн хямрал гэдэг дээрээ юу гэж үтсэн гэхдээ зэрэг шүүхийг хамгаалдаг нь ч шүүмжилдэг нь ч юу ч гэж хашгирах нь хамаагүй. Ард түмэн л юу гэж үзэж байгаа нь чухал гэсэн байгаа байхгүй.
Тэгэхээр би дараа нь танаас юу гэж асуух. Тэгвэл ард түмэн энэ сүүлийн 3 4 жилийг юу гэж үзэж вэ гэдгийг л асуух гэдэг шүү дээ. За тийм л дээ хамгийн гол юм тарил дээ. Ер нь бол нэг энэ нийгэмд чинь 2 эмзэг байгууллага байдаг шүү дээ. Нэг нь банк, нөгөөх нь шүүх. Энэ 2 байгууллага хоёул ард түмний итгэлдээ тогтчихдог. Банкыг бид нар бол нэг суурхал тараахад хэд хэдэн банкыг бол түргээн дампууруулчих болно. Шүүхийг ямар ч сайхан шийдвэр гаргаад байсан. Энэ шүүх чинь одоо ерөөсөө авилгалд идэгдсэн юм шүү, худалдагдсан юм шүү. Эрх мэдэлтэнд үйлчилдэг юм шүү гэл одоо ингээл яриад байвал ямар ч сайхан шийдвэр хүнд олж харагдахгүй. Тэгэхээр энэ ард түмний итгэлдээ тогтж байдаг. Намайг одоо 2006 онд энэ шүүх эрх мэдлийн хямрал гэдэг юмыг бичиж хахад Монголын нэг ухаантайс ихэд надад ингэж хэлсэн юм шүү. За үндэнд оржоо. Чи энэ ард түмний маргааныг шийднэ гэдэг чинь ямар сайхан юм бэ? Би ер нь одоо юу чаддаг одоо би мэдэрч эхэлж байна. Хуучин бид нар ч өөрснийхөө универсал гэдэг ингэж явж исэн чинь айгүй том андуурал байсан байна гэж. Тийм учраас одоо ингээд шүүх дагнаад мэрэгч гаш яаж яах вэ? Тэр шүүхганаа шийдүүлж байгаа хүмүүсийн эрх хамаагүйсээ хамгаалах гэж байгаа. За тийм учраас одоо Монголын шүүх бол дагнаад мэрэгч зөвхөн энийг л одоо хэлэхэд бол баг энэ шүүхийн шинтгэлийн үр дүн хангалттай. Дээр үед нэг юм яриа байдаг үстэй бидний оюутан байхад Маркс юу вэ гэж. Тэгээд Марксыг нас барахад Энгельсийн хэлсэн үг гэдэг зохиолыг бид нар оюутан байхдаа уншдаг. Маркс маш олон гавьяатай. Хоёрхан зүйлийг хэлэхэд хангалттай гэд нэмэн үртгийг нээсэн явдал бол Марксийн гавьяа ийн гэдэг шиг энэ шүүхийг дагнуулсан явдал, чиг мэрэгшүүлсэн явдал бол энэ багны хугацаанд одоо өөр юу хэлэх юм. За, та сая мэрэгсэн шүүгчтэй болоо гэдэг дээр би асуух гэдэг юм л да. Шүүх гэдэг тэгээд угаасаа дандаа одоо тань шиг ингээд амжилт ололтыг нь олж харж яриулахаасаа илүү дандаа шүүмжлэлтэй ханддаг байгууллагын нэг л дээ бас. Тэгээд цус ортлоо. Хүний нөөцийн шинтгэл байхгүй боллоо гэдэг яриа байсан. Тийм ээ. Энэ үнэн үл үнэ. За энэ бас одоо миний тэр түрүүчийн нэрлэх гээд ийсэн 10 зүйлийн нэг чухал нь хүний нөөцийн шинтгэл байгаа юм. За яагаад цус орчсон гэдэг вэ яриа гарсан бэ гэхээр ер нь бол шүүгчин болдог вэ гэхээр нэг шүүгт орсон шүүх хуралдааны нарийн бичгэн дараа гэдэг шүүгчийн туслагч гэдэг юм уу тэрхэн хаваасаа тэгэл болчдөг нэг тийм л нэг юу байлаа шүү дээ. Энэ чинь бол одоо би өнөөдөр одоо урдах түүхлүүг нь олимж байгаа хэрэг биш. Ард түмний өгсөн үнэлгээ шүү дээ. Өөрөө ч гэсэн ярьж байна тийм бидтэй. Ийм байсан. За тэгвэл улсын их хурал бол энэ шүүхийн шинтгэлийн хүрээнд
Монголын шүүгчдийн тоог 60% нэмэгдүүлсэн. Ер нь Монгол улсын түүхэнд байгаагүй ийм орон тоо нэмсэн. Өөрөөр хэлбэл 60% буюу 277 шүүгчийг шинээр нэмэх тийм орон тоог бол улсын хурл баталж өгсөн. За тэрнээс бид нар одоо бараг 100 гаруй нь одоо энэ шүүхийг нийлүү шилжүүлчихэд байна шүү дээ. 100 гаруй. Тэгэхээр энэ шүүгчдийг ийм олноор нь бол одоо шүүхийн шинтгэлөв оруулж байгаа нь бол хэд хэд ач холбогдолтой. Нэгдүгüүрт энэ одоо шүүгчийн ачааллыг зөөрүүлж одоо маш олон хэдэн зуун хэрэгдээ сууж исэн хүн одоо тэр чинь 100 шүүгч орж ир хуваагаад авахаар тэр хүний ажлын ачаал бол хөнгөрөөд нэг хэрэг дээр ажиллах цаг, чанар, чармаалт нэмэгдээд гарч байгаа шийдвэрийн чанар бол сайжирч байгаа. Тэгээ хоёрдугаарт бол яаж ийм нөхөр энэ шүүхийнхээ бүрэлдэхүүнийг эднэр шинэ хүчээр сэлбэж өгч байгаа. Шинэ үед боловсрол эзэмшсэн. Шинэ одоо онолтой, сургуультай, номтой ийм хүмүүсээр ер нь бол одоо хоёр Герман нэгсний дараагаар зүүн Германы хуульчдыг чинь бол баруун Германыхын гэсэн шүү дээ. Уучлаарай. Таныг сургах цаг бидэнд алга байна. Гэж хэлээ тэр хүмүүсийг тэтгэмж өгöd бүгдийг жөлөөлж чод баруун талаас бэлтгэгдсэн хуульчдыг авчирд бүгдээр ингэ солилцсон шүү дээ. Монголд одоо энэ шүүхийн форум хийгээд өөрчлөлт байгуулалт хийгээд бид нар хаанаас хэнийг авчирд тавих юм? Бага хүмүүсээ дахин сургах, хөгжүүлэх, тэгээ шинэ хүчээр нэмэх юм шаардлага бий болсон. Тэгэд энэ шүүхийн хүний нөөцийн шинтгэлийг 100 гаруй хүнээр хийж. За одоо энэ бол яасан бэ гэхээр энэ хүрээнд хийгдсэн нэг одоо чухал амжилт бол гайгүй хуульчид энэ шүүгчийн цалин нэмэгдсэнтэй холбогдуулаад шүүхт орж ирсэн шүү. За гэхдээ бас орж ирэхгүй байна. Ирэхгүй байна уу? Би өөрийнхөө жишээлбэл одоо бүр энэ л нэг шүүгч болох хүндээ эрдэм мэдлэгийн хувьд ч тэр зан чанарын хувьд шүүгч болох хүндээ гэд би өөрийнхөө зарим нэгэн сайн мэддэг шав нарт бол санал тавьдгийг. Гэхдээ чи одоо яагаад энэ шүүхийн шалгалт өгдөггүй юм гэсэн чинь хэд хэдэн үнэлж байгаа. 40 нас хүртэл багшаа би залуу байна гэж нэгдүгээр дэлж байгаа. Хоёрдугаар та миний олдог орлогыг мэдгүй гэнэ. Би тэгээ шавьягаа юм чинь чи хэдэг олдгийг гэхээр чинь одоогийн шүүгчдийн цалингаас 4-5 дахин илүү мөнгө хэлдэг. Гэхдээ ийм байхад би тэнд очиод хамаг ирэхээ асуулчгаад яагаад суух юм бэ багшаа гэж хэлэхээр над хийгүүлэх болгодог. Тэгээд өнөөдөр бол улсын хурлын засгийн газар шүүгчдийн одоо энийг жоохон цалинг нэмснийг ахиад багуулгаж байгааг харахаар би бол энийг их харлагын шийдвэр, маш ухаангүй шийдвэр, Монгол улсын ирээдүйлөө сум тавьсан ч гэдэг юм уу, буудсан ч гэдэг юм уу. Ийм одоо юм байгаа юм да. Ер нь тэгээд одоо хараад шүүхтэй улс орн хизээч өгч байгаагүй. Адам Смит гэдэг хүний одоо 220 жилийн өмнө хэлсэн үг байна. Альва улс орн хөгжий гэвэл тэр ардчил гээч юмнаа замаар явъя гэвэл ард түмнээ эрх чөлөөтэй болгоё гэвэл хоёрхан зүйлийг эхлээд хийдэг юм аа л гэсэн. Нэгдүгээр чөлөөт худалдааг бий болгочих. Хоёрдугаарт хараат бус шүүхтэй болчих. Энэ хоёр байж хахад тэр ямар хуультай байх уу, ямар засгийн газартай байх уу, ерөнхийлөгчийн улс байх уу, парламентын улс байх уу, тэр бол аянда энд бол чирэгддэг юм а гэсэн санаагаар бол хэлж ирсэн л дээ. Тэгээд одоо яг энэ төсөө хэлж байгаа үеийн энэ юугаар чинь шүүгчдийн цалинг их баг гэж ярьж байгаа яриа чи угаасаа засгийн газраас оруулсан шүүгчдийн цалинг хасах тэр л заалт болчиход байгаа юм шүү дээ. Одоо хамгийн ноцтой юм нь юу вэ нөхөр? Монгол улсын үндсэн хуулиар Монгол улс чинь нүүбийн гишүүн байхаа. Нүүбийн одоо шүүхийн хараат ус байдлын суур зарчмуудад юу гэсэн байдгүй гэхээр хөрөлцөхүйц хэмжээний цалинтай байна. Тэрийг нь хуулиар хамгаална. Монгол улсын үндсэн хуулинд одоо энийг бас тусгаад шүүхийн багц хуулиар хамгаалаад шүүгчийн цалин бууруулж болохгүй, шүүхийн төсвийг бууруулж болохгүй гэсэн хуулийн заалтуудыг нь хүчингүй болгох тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж яагаад шүүхийн төсвийг
4.1-ээр шүүгчдийн цалинг 62-оос 63%-аар бууруулахаар ийм төслийг бол одоо засгийн газар улсын хурл өргөн мэдүүлж байгаа байхгүй юу? Манай Монголын шүүгчдийн холбоо олон улсын шүүгчдийн холбоо байгаа шүү дээ үндэнд орж байгаа. Ямар? Хямралын үе. Хямарч магадгүй. Хямарсан учраас гэдэг нэрийн дор ийм юм хийж болдгоо гэдэг үүднээс дэлхийн улс орнууд тэр хуулиндаа тэг тусгадаг байхгүй юу? Хямарсан үед энийг хийж болохгүй гэж иймийг тусгадаг байхгүй юу? Тэгэхээр бид нар хямралын нэрээр ард түмний шүүгчдийнхаа цалин ингэж шүүхийн төсвийг ингэж таньж байгаа явдал бол ерөөсөө энэ шүүх засаглалыг эрхшээлд оруулъя. Өөрснөөс хараад байлгах нь бидэнд ашигтай байна гэж бодож байгаатай л одоо яг л ижил юм л да. За Монгол улсын эдийн засаг хямарсан уу? Хямраагүй гэж хэлж байгаа хүн мэрэгжлүүд олон байна шүү дээ. Улсын хурлаар ил тод ярьж байна. Гэхдээ энэ одоо хүний цалин руу ингэж ордог явдал чинь тэр дефолт бүр тэр гиперинфляц гэж юм руу ороод сүүрлийн эрмэг дээр орохороо 10% шинийг хармаал руу орж ингэдэг юм аа. Тэгвэл тэгээгүй шүү дээ. Энэ төсвийг харал та. 100 гаруй шинэ объектыг барих гэж хэлж шүү дээ. Төрүүчийнхээ дуусгаад. За энийг тэр мөнгөтэй байгаа байхгүй. За тий. За та энийг хэлхийн тулд жишээ татаж. Би энэ хооронд юу бодож чинь тэгэхээр зэрэг наад нэг үг чинь л байна л да. Цалингаар нь хараад болох гэж чинь гэж энэ үг. Энэ л сэр тиймэрл үг санагдаад байна л да. Тэр юу гэсэн үг юм? Гүйцэтгэх засал буюу засгийн газрын хараад болчихно гэдэг юм уу? Ер нь бол одоо энэ төрийн 3 эрх мэдэл байдаг л гэдгийг шүү дээ. Хууль тогтоох гүйцэтгэх шүүх гэж. Энэ 3 нэг алтан зарчим дээр л тогтчих ёстой гэж байгаа. Тэр нь хяналт тэнцвэр гэж. Тэгсэн улс оронд бол хүний эрх гүйцэтгэх юм бол бодтой оршдог гэж. Тэгэхээр зөвхөн гүйцэтгэх засаглал нь дангаараа шүүх засаглалынхаа сан хөмөргийг ингээд дураараа хасаад хайж байгаа явдал бол тэр шүүх эрх мэдлийг өөрөөсөө шууд хамааралтай болгож байгаа. За энэний үр дагаврыг бол хэн хүртгүү? Ард түмэн хүртэнэ. Ард түмэн хохирно. Шүүхээр үйлчилгээ авч байгаа хүмүүс хохирно. Ядуу зүдүү амьдралтай өр зээлэнд баригдсан шүүгч хүн сайн шийдвэр гаргаж чадахгүй. Гаргах л байх л да өөр гэсэн байна. Гэхдээ тэр хүн юм чинь тэр хүнээс гарах хүч чармаалт гарах уу? Сайн шүүгчдийн цалин нэмэгдэнгүй шүүгч нарт гэсэн шүү дээ. Хамгийн гол үр дүн бол бид засаг төр одоо бидний хөдөлмөрийг ингэж үнэлж ингэж одоо сайхан ажиллах нөхцөл бүрдүүлж өгсөн явдал бол бид нар одоо бидний сайн ажиллах үлдлээ. Тэгээд би хагасан өдөр, бүтэн сайн өдөр би ажил дээр очтгүй хүн би бол одоо 50 ирээд шийдвэрээ бичээ суудаг боллоо. Одоо тэр хүн яах вэ? Өр зөөлөнд баригдээд одоо ийм баг цалинтай бол мөнгөний эрэлт гараад ирийн мэдтэй. Тэгээд шүүгчийн хувьд буруу шийдвэр гаргана гэж магадaltaй. Магадaltaй. За жишээлбэл одоо ингээд бид нар одоо ингээд шүүгчийн цалин буурчвал одоо энэ шүүгч нар маань одоо ямар төвшөнд очих нь ямар сөрөг үр дагавар гарах нь гэдгийг судлалаа. Шүүгч нарын өр зээлийн судалгаа гаргаж үзлээ. 400 одоо 85 шүүгчийн 400 одоо 30-40 нэгээс 3 төрлийн зээлтэй. За энэний бол бараг 70 гаруй хувь нь моргежийн зээлтэй. За тэр зээл нь бол 20 хүртэл жилийн хугацаатай. Хамгийн өндөр зээл нь 200 гаруй сая төгрөгийн зээлтэй. Ийм байгаа байхгүй. Одоо тэгэл нэг жаахан цалин нэмэгдэнгүүтээ нөгөө шүүгч нар чинь нэг амьдралаа дээшлүүлээ. Нэг 2 өрөөгөө нэг ганц өрөөгөө 2 өрөө болгоё. За нэг хүүхдээ тусгаарлаж гэдэг юм уу. Ингээл өөргсөн мэн нэг ингээд юмлуу оронгуут нь тас гээд ингээд хайжгаа. Одоо тэр шүүгч хаанаас одоо бид нар хараад бус шүүгчийн тухай биш өр зөөлөнд баригдсан хүний тухай бодоход үрж шүү дээ. Ерөөсөө бүгдээрээ л юм байгаа л та. Тэгтээ энэ шүүгч тийм байж болно. Шүүгч тийм байж болдгоо. Харин тэрийг л би ярих гэдэг. Тэгтээ би одоо танаас нэг юм асууя. Энийг би бүр ямар ч нөхцөлд би танаас асуух ёстой л гэж би бодоод байна. Сая бид нар чинь
реалити шоу гэдэг шиг юм үзлээ шүү дээ. Та юуны тухай ярих цаа ойлгож байна. Тийм. Ерөнхий сайдын Алтан хувийн ахлах зөвлөхөөсөн ганц хүн шүүх хурлын тухай. Тэгэд энэ дээр бол хэдэн өдрийн турш ингэж үзүүлсний дараагаар хүмүүс ингээд хоёр хуваагдчихлаа. Энэ шүүгч нар чи ямар амир гэдэг нэг хэсэг. Та энэ дээр ямар хариулт вэ? Та энэ зүгээр би таны энэ асуултад шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд асууж байгаа биш шүү дээ. За мэдээж бол энэ 5-5 өдөр шүүх хуралдааныг за одоо ингэж ерөөсөө ийм шууд дамжуулж исэн бас л Монгол улсын түүхэнд байгаагүй шинэ үзэгдэл боллоо. За энээс бол бид нэр одоо сургамж авч цаашид хийх ёстой ажил, сайжруулах ёстой ажил маш их одоо тийм байгааг харлаа. Харж авсан бид нэр. За ер нь бол одоо нээлттэй явуулсныг бид нэр буруу гэж үзэхгүй байгаа би өвдөө. Монгол улсын үндсэн хуулийн 54 дугаар зүйлд хуулиар одоо тухайлан хориглоогүйгээс бусад бүх шүүх хуралдаа нээлттэй гэж бид нэр үндсэн хуулинд биччихсэн. Тэгээ шүүхийн шийдэд нээлттэй явуулж үзлээ л дээ. Ер нь одоо шүүх одоо гэж нэг юм байдаг гэдгийг 5-5 өдөр Монголын ард түмэн бол бас харлаа. Бас одоо энийг муу талаас нь харахаас гадна эерэг талаас нь харсан хүн ч бас олон байгаа ба. Гэхдээ бас шүүгч нь ингэдгийм байна, тэгдгийм байна гэдэг. За тэр шүүх хуралдааны явцыг ингээд бид нэр судалж байгаа л да. Судалсаар л байна. Ингээд харахад бол тэнд бол одоо чиний хэлсэн шиг сэтгэл өвдмөр ээж ааваасаа тэгээсчихгүй яаваа, ингэчихгүй яаваа гэж одоо бодмоор юм зөндөө байна. Шүүгч цагаан талаас та ярьж байна. Тэгж байна. За нөгөө талаас бол за энийг бол одоо яг жинхэнэ одоо шүүхийг мэддэггүй хүн бол бас буруу ойлгочих байх та гэмээр юмнууд бас байна. Шилбэл одоо дэлхий дээр байгаа шүүгч нь хоёр л байдаг шүү дээ. Нэг нь бол мэтгэл зүйлийн шүүдэг, нөгөөх нь бол мөрдний шүүдэг. За манай ах бол мөрдний шүүдэг системтэй улс орно л доо. За тийм мөрдний шүүдэг системд бол шүүгч бол тэнд хөгжмийн удирдаач шиг, дирижер шиг ажилладаг л да. За мэтгэл зүйлж байгаа улс орн та нар одоо Америкийн киног хардаг үедээ. Шүүгч бол зогс, яр, суу, хэл гэр ингээл байж идэг мэтгэл зүйлдэг. За манайх бол одоо тэгээ мэтгэл зүйлэх зарчмыг авчихсан мөрдний шүүдгэж хослуулдаг нэг ийм сонин тогтолцоотой улс орн шүү дээ. Тэгээ шүүх хуралдааныг тэр удирдах байгаа тэр залуу шүүгчдийг хүмүүс их шүүмжилж яан л дээ. Одоо бараг л нэг 3 хүүхэд одоо ингээ суугаад байдаг энэ төр гэсэн тиймэрхүү юм ярьж. Би бол одоо бас яг шүүмжлэх юм зөндөө байгаа боловч шүүгчдийнхаа талд ярихад энэ шүүх хуралдааныг их зөөлөн менежментээр явуулсан. Тэг ард түмэн бодоод байх шиг байна. Тэр шүүгчнэр ерөөсө дугаас суугаад байх юм гэж. Шүүхийн өмнө талууд мэтгэлцдэг болохоос биш шүүх хөндлөнгийн байх ёстой. Тэр шүүхийн өмнө мэтгэлцдэг. Шүүх тэр лөө одоо тэгээд давхиж ороод иж болдог. Нөгөө талаас бол шүүх хуралдааныг удирдах байгаа хүний характераас тэр шүүх хуралдааныг удирдах байгаа урлаг нь бас байвж идэг. Зарим ерөнхий шүүгч гэдэг юм уу шүүх хуралдааныг удирдах байгаа хүмүүс хатуу чанга хүмүүс байдаг. Тасгаа алах зохиол одоо тас зохиол ингээд идэг. Тэр залуу шүүгч нар бол нэг шүүх хуралдааныг нэг техник шиг ингээд явуулчих юмсан гэс нэг зөөлөн менежментлөөс харагчил яасан л дээ. Тэгээ эцэст нь ер нь тэгтээ тэр шүүх одоо эцсийн шийдвэр гараагүй учраас би танд дахиад 2 шатны шүүх байж байгаа. Энэ талаар би зөв буруу талаар асуух гээгүй. Ерөнхийдөө хүмүүсийн дунд бодсон бодол дээр эцсийн дүндээ та яг юу гэдэг юмсан? Зөөлөн менежментээр ямар ч байсан зөв явуулаад тусгасаа л гэж дүгнэхүү. Тэ. Тэгээ ямар ч байсан одоо шүүх бол ингэж Монгол улсад нээлттэй болсон юм байна. Ингэж мэтгэлцдэг юм байна. За тэгээд одоо тим хүмүүсийг хариуцлагатай байх хэрэгтэй байдаг юм байна. Гэрчдэг нүү шинжээч нүү тэр хүмүүс чинь бол их олон юм сургамж өгсөн шүү. За та сайн талаас нь ярьчлаа. Би энд ийм материал бэлдсэн юм л да. Бид нар чинь та сайн Америкийн киног дурдлаа шүү дээ. Америкийн кинонууд дээр ч тэр ерөөсөө хэвлэл мэдээлэлд шүүх хурлын тухай мэдээлэл ганцхан ийм зургаар л очдөг үсттэй.
За ер нь нэвтрүүлсэн тухайд бол ийм байна. Нэвтрүүлсэн тухай. Тэгээд бид нар энэ юуны учраас ийм болов гэдгийг та нар ер нь бодсон уу? Яагаад дэлхийд дахин одоо Хонконг, Их Британи энтерт бол бүр оруулдагчгүй. Зургийг ийм зурагч зурулдаггүй гэж байна шүү дээ. Үнэ. Тэгэхээр бид нар чинь ийм улс төрийн том асуудалтай холбоотой ийм имийг ингээд оруулаад бүр реалити шоу шиг үзүүлдэг юм чи бас хэтэрхий нээлттэй тал руугаа орчиж байгаа юм биш юм уу? Тийм ээ. Тийм шүүмжил бол их явсан. За дэлхийд дахин бол ер нь өөрийн чи хэлдэг зөв. Хүний эрх хэрэгчлийг хамгаалах үүднээс энэ эрүүгийн шүүх хуралдааныг ингэж бүр нээлттэй явуулдаггүй. Бүр дааж зарим улс орны эрүүгийн байцаан шийдэх хуулиар эрүүгийн хуулиар нь оргилсон байдаг. Үзүүлсэн хүнийг шийдэх тухай заасан байдаг. За бидэнд бол тийм хууль байхгүй байна. Энэ дээр тулгуурлаад одоо цаашдаа энэ чинь нэг сургамж авах хэрэгтэй юм чинь нэг энэ мөн үү? Бүр гарцаа байхгүй мөн. Ерөнхийлөгч бол одоо бидэнд үүрэг өгсөн шүү дээ. Та нар одоо энэ дөрвөн журмаа боловсронгуй болгоо. Бид шүүхийн ерөнхий зөвлөл одоо энэ шүүх хуралдааныг яаж явуулах талаар бид нэр журмын төсөл боловсруулад одоо ингээд холбогдох байгууллага санал авч байна. Алдаан дээрээ сурч чинь те бид. Алдаан дээрээ сурч байна. Бид нар бол одоо ийм юм анхудаа тулсан. Бид бэлэн биш байсан. Тэгээ одоо энэ хуулийн чинь заалт байхгүй болохоор хэмбугаанч ямар ч шүүх хурлыг яг тэр сая явуулсан шиг явуулгыг шаардаж болох нь. Одоо тийм бичгүй төрүүчээс ирж эхэлжээ. Одоо би тэгээд үзүүлээд өгөөч гэж. Тэгээ бид нар бол эрүүгийн шүүх хуралдааныг бол одоо энэ дээр туршлагацсан учраас тэргүй энэ шүүх хуралдааныг ингэж үзүүлэх үгүй юу гэдэг чинь бол шүүхийн захиргаа шийддэг юм биш үү? Шүүх өөрөө хуралдаад тэгээ шүүхийн тогтоол гарч байгаад энийг үзүүлэхгүй гэдгийг шийддэг. Тэгэхээр энэ дээр сургамж авсан учраас одоо цаашдаа ийм юм болохгүй гэдэгт бол бид итгэлтэй байж болно. За. Энийг би яагаад ингэж юм гэхээр ерөөсөө бид нар чи өнөөдөр их хурлын гишүүдээ хүртэл ярьдаг шүү дээ. Камерын өмнө яасан мэдрэмжтэй болцсон, юу хэлэхээ мэддэг, камер хаанаас авч байгааг нь мэддэг болцсон шиг ийм хүний амьдралын асар том асуудал шийдэгдэж байгаа юм дээр олон камер ороод зогсчор хүн өөр л болох байхгүй юу? Та өдөр дөнгөж ярьж байгаа камерын өмнө ороод ирэхээр өөр болдгоо гэж. Тийм. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр бидэнд том сургамж болсон. Үүнтэй холбогдуулаад бид нэр одоо дэлхийд дахинд яадаг юм байна, ийдэг юм байна гэж бүр одоо том судалгааны хүртэл хийж үзлээ шүү дээ. Тэгэхээр цаашдаа бол энэ талаар Монгол улсд бол хийх ажил их байгаа. Харин энэ шүүх хуралдааныг нээлттэй хийсэн эртхэн шиг бид нар хийх ёстой ажлуудаа олж харсан явдал бол энэ нээлттэй үзүүлсний одоо нэг үр дүн гэж үлдэх бол. Та өдөр ярьжсэн чинь 5 минут үлдсэн юм шүү дээ. Ийм амархан байхгүй юу? 40 минутын нэвтрүүлэг. Тийм үү? Тийм. Би эндээс би өөр нэг асуулт танд бэлдсэн. За ерөөсөө хит багц асуудал бэлдсэн юм л да уг нь ингээд амжсангүй. Гэхдээ би таныг энэ шүүх шилжилтийн үе улс төрийн эрх зүйн асуудал гээд та ерөөсө төрийн байгуулалтын тухай одоо ч бүгдээрээ төрийн онолын тухай их тусдаа бодолтой болсон байна шүү дээ монголчууд. Нацаг нэмж хүртэлтэй гэж ярьж ялаа. Инженер хүн шүү дээ тийм ээ. Миний зөвлөлтөөр. Тэгэхээр та тэнд нэг ийм таны ном дотор нэг юм байгаа байхгүй. Парламентаризмын хямрал ба намчрахах өвчин гэсэн. Дэлхийд даяар бол энэ парламентаризмын хямрал гэдэг ярьж байгаа гэж байгаа. Тэгээ та энэний хямралын манайд байгаа өвчний одоо оншин гэдэг юм уу? Энэ бол намчрахах өвчин гэдэг хэлсэн байгаа байхгүй юу? Энэ одоо уламл гаарах нь. Энийг тэг яа дарах юм? Энэ хамгийн хэцүү. Тэгэхээр энэ асуудлыг одоо 18 дугаар зуунд одоо Францын их одоо улс төр судлаас сэтгэгч Алексис де Токвиль гэдэг хүн анхудаа хэлж ирсэн. Энэ олонхын дарангуйлал гэж юм бол хамгийн хэцүү дарангуйлал. Ийм юмтай учирсан улс орн бол ер нь амар салдгүй юм да гэж. Тэгэхээр би одоогоос бас 10 жилийн өмнө олигархийн дарангуйлалаас ардчил төрөх зам гэдэг нэг юм бичижсэн л дээ. Тэгээ тэрийг бас бичгийн тулд бас олон юм харьцуул судалж үзсэн. Тэгээ хүнд хэцүү юм л байгаа юм л да. Тэгэхээр энийг
засъя гэвэл бид нэр үндсэн хуулиасаа л эхлэл засчих юм. Тэгэхээр үндсэн хуулийг хэн засах гэдэг нэг өгөхээр нөгөө эрх ашиг нь хөндөгцсөн хүмүүс засах гэдэг ламг учир байгаад байгаа шүү дээ. Ард түмбэл хүсээд байдаг. Тэгээд одоо хүмүүс энэс болоод Монгол улс хаашаага явж ийнэ гэж хүмүүс энэ сонголтын замд одоо үл итгэх буцаж одоо социализмыг мөрөөдөх ийм юм руу бас одоо орох хандлага байна шүү дээ. Үүндээ Монголд бол одоо бэрхшээлтэй асуудлууд байна уу байна. Гэхдээ та одоо ингэж байна. Сая эрх ашиг нь хөндөгцсөн улсуу шийдэх гэдэг. Тэгвэл одоо энэ 16 оны сонгуулийн өмнө үндсэн хууль, сонгуулийн хууль, улс төрийн намуудын хууль шинжлэхдэггүй гэд та бүр тийм пессимист бодолтой байж байгаа юм уу? За ер нь бол одоо бараг үгүй битээ. Бараг үгүй битээ. Одоо хугацаа их богино боллоо. Одоо энэ чинь 6 сараар 12 сараас өмнө эдгээр шийдээгүй нөхцөл дараа нь чинь нөгөө сонгуул болохоос өмнө 6 сарын өмнө энэ асуудыг шийдэж болохгүй гэсэн хуультай шүү дээ. Тэр энэ бол бараг хэцүү баг. Тэгэхээр ер нь бол одоо 25 жил гэдэг бол хүний нийгмийн түүхэнд их бага юм шүү дээ оюун жимгээ. Бид нар ч одоо Монгол хүн ч одоо бүгдийг л нэг амсгаагаад бүгдийг адгаал хийчих гэдэг. Тэгээ одоо хаашаа явж ийн үг гэж одоо хүмүүсийг эргэлзээд байгаа. Гэхдээ энэ ч одоо юу болчих вэ? Монгол ч одоо юу болчих вэ? Би бол өөдрөөр харж байгаа. Гэхдээ асуудал байна уу байна? Нутаг дэвсгэрийнхээ одоо 50 гаруй хувийг нь хүнд өгсөн мэддэхгүй байдлаар өгчихсөн байж идэг. Баян хоосны ялгаа жигтэйхэн одоо бий болчихсон. Тэр одоо Бээжингийн нийслэл Чайна борд гэдэг нэг өндөр байшин биш үү? Тэр нь чинь 2 3 давхар эзэмссэн монгол хүн байдаг гэд боддоо. Гэхдээ тэгээ энийг баялагийг хаанаас өгөхөөр эх орноос хомсолж, ард түмнээс хомсолж ил одоо энэ нэг хэсэг нь ингэж баяжчлаа шүү дээ. Энэ битгий одоо хэцүү асуудлууд байна. Тэгтээ шийдэж болно. Тэгтээ шийдэж болно. Тэгвэл тэгтээ одоо эх 4 жил дахиад тэгвэл үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүйгээр л шийдэх нэ дээ. За ер нь үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг юм дээр бол би одоогоос 10 жилийн өмнө энийг одоо ярьж байхад олон хүн дургуутдаг байсан. Одоо бол олон хүн энийг дэмждэг болсон. Тийм учраас би энд итгэлтэй байгаа. Үндсэн хуулийг бол монголчууд өөрчлөх юм байна гэдэгт.